Лукас аудио танд төлөвлөж байна. Өнөөдрийн эрот өгүүлгээр өөр мэдрэмж өгүүлэг. За ингээд өгүүлэгтийн орцгоё. Дахин нэг усан үзм ягаахан оруулалтаа үнсэлцлээ. Хилэн бас зүгээр байсангүй. Үе зүрэн зохойн сүмбэн цагаан хороо усан үзмийн амруулав оруулахад хилэн буцаатвал гэж усан үзмээр наадах шиг л болно. Үндэ усан үзм биш надаар наадах шиг. Ямар нэг зүйл рүү өрн дуудах юм бэ? Энэ үйлдэлийг сэмхэн ажил суугааг ихнэр минь анхаарахсаггүй. Телевиз хэмжин үзээр. Телевизийн тусгай хэрэгэтэх согтой босно нэг бодлын золмитай. Хүүхдтэй болоо гэртээ суснаас хойш тэрмэн савл хийвэл урдаж бухимдах гэдэл нэг л болж өгөхгүй байсан. Харин энэ сувгийг нээснээр ихнэр минь шинэ настай болж өөдгарлага цаг үйлжээ. Учир нь би зөвхөн иржүүдлээ бүсгүй хүний гоо сайхан би зүсэнд оролдог гэж бодож байсан. Үнэн дээ. Бүсгүйчүүд нэгнийхээ гоо цоглон биширдэг гэдгийг сүүлийн хэдээр хачаа ихээр мэдэрлээ. Тэр минь гоо сайхандаа анхаарч битүүхэндээ олон халуухан болоод байх шиг. Би бодохдоо телевизийн сувгийг ач болов хэмээн тамаг дэвшүүлнэ. Магадгүй ихнэр минь зурсан юм шиг хөг хөгцөхтэй эдгэр бүсгүйчэд атаархсан байж болох. Энэ атаархлын түүнийг өөртөө анхаараад хүргэжээ. Сайхан л хэрэг. Кенет надад түүнийг хин нэгнээс гачин ихээр харамлах сэтэл төрөв. Өөр хин нэгэн түүнийг минь өөр юм болгохыг хүсвэл яана. Ягаахаа оруулан минь шимэн үсэс зөөлгөн над зориулагдсан биеийг намтал бол за юу гэж дээ. Гэж өөртөө зөрчилтөн судалдаа дотоодын дотн нойрсж байсан нэр бэлгэрэгтэн тэмдэг мэд босоод ирхэн дээр. Эхнэр минь телевизийг харин би түүнийг үзээр л түүнийг ийм үзэсгэлэнтэй байгааг бараг мартах шахаж. Хээрийн янзах шиг л эрэгтэй жаахан байхад нь өдөр шөнө гэлтгүй аль нэгч гэрийн нүүдээр эргэлдэн байж авч сууснаа бодохоор өөрөөсөө үргэлж чи голон жаргаж чадаж байна уу гэж асуумаар. Хөхөн жаахан унтсан болохоос л тэр мэ сайхан амтэг ивэр шүү. Харин ч хүүхэд төрүүлээ жинхэнэ боловсрч гүйцэн жимс уснаа тэр мэддэг болов. Ингэж бодох зураа би бөөдөн гоц зөөлн босч түүнийг эдрэгээ цов. Орц удамруулагч пам. Root Bed брендинг борцод томруулагч памп нь эргэтэнд вакуум даралт үүсгэж цусны урсгалыг нэмэгдүүлснээр том руу нөлөө үзүүлдэг. Энэхүү борцод томруулагч пампыг хэрэглэхдээ та борцогныхоо эргэн тойрмын өвснүүдийг хусгах хэрэгтэй. Пампны 3 төрлийн жир үжирсэн байгаа. Өөрийн борцогонд аль нь тохирохыг тааруулаад сонгон хэрэглэнэ. Томруулагч тос болон чиглэлшүүлэгч гээл ашиглах мартав. Өөр тохирсон хэмжээгээр бага уугаар зааврын дагуу өөрийнхөө томруулан үсэг хэмжээнд өөрийнхөө хүрэг. Да захиалга бол 3167 гэсэн кодыг чатаар илгээнэ. Хүргэлтээ маш өндөр ноцтолтой юу тогтвол та юунд санаа зовох хэрэггүй. За тэгээд үүнийг авч хэрэглээд залуусаа өөрийнхөө хайрт борцыг гүсэн хэмжээнд томруул. Дэлгэрэнгүй адалцыг мэнэс. Тэр минь усан үзм телевиз хоёртаа анхаарад юу намайг таах. Гараас нь усан үзмийг нь авчиж чуулгадчихад өөр лүгэнд татваруул дээрэн зөөлөн шивлээ. Түүнийг 90 жаргалын ажил өрөөлөн дотож байх нь энэ. Аажмаар би хунгайх шиг эмзэг цагаан хүзүүгэн үсэн. Хилээрээ зөөлөн мэрэгнүүлэн долоож хаяа хүчтэй шимгэд. Түүний минь амьсгаа түргэж цамцнаас минь зуран өөрийгөө олдолох гэж оролдоно. Хүү сэрчгэн штэ ингэж анхааралан шивлээ. Би юу ч хэллэгүй. Оруулаа түүнийгээ гүзүүгийн улмаар цээжин дээр нь бүжгэлүүлнэ. Миний цээжин тошоо 2 томбор зөөлөн гэд халуу төөрүүлэн гар минь алгуурд олж зөөлөн бомбор үзгийг нь бацлаа. Би сүхөө өглгүй ирлээ олон цааш нь хөгжлөөсөр байлаа. Ингрид овчгийн сурмаг тайлаад 2 том хүүгийг нь гаргаж ирэв. Ягаран аратаг толгойг нь өвгөө авч хоолойтой толгомоор хөжлөг өгөж игэлгээд тэр минь байж ядан гинаж доороо хавчигнаж иглэв. Хөхнийхээ сэрээсэнд овчийг хэлээрээ иргэнүүж гिजигдэж нэг гараараа хөхийг нь базлаад нөгөө гараараа дотоож руу шургуулаа. Ондогныхаа нүсийг хідэнтэй элбээд олон цааш нь гүн явууж бэлгийн ургуулыг нь 2-3-аараа ираад дунд хуруугаараа аль гэдийн норсон халуун онцорд нь дулгаж хөдөлж иглэв. Миний ургуулаа зөөлөн думбруу хөхийг хамталсан ч илүү нуслан орчинлон мэдрхийг хүсв. Дотоожийн шут татаж хөлөөрөө хавчиж нуусан тэр эрдэнэ зөв ураал минь оролтонд татлаа. Гараараа 2 бэлгийн уруулыг нь 2 тийш болгож өгзгнөөс нь өөрлөгөө татан зүтгүүлээд бололоо. Түүний минь ер бишийн намтаа миний эргэтэн өрөнд дутах мэд. Холон нүдэн ингэдэж ил гарсан 2 хөхөө гараараа бацлан хөлөө аль болох алцаач өгөв. Хилээрээ тэмдрэн бөхөж ирлгээд тэр минь үл мэдэг жижиргэлээ. Ер өвсийн орон аль хэдийн бэлэн болжээ. Бидээ шөндөнгө эсрэгэл бэлэн болсон эр хүний бэлэг тэмдгээ гаргаж ирээд ундаг цаашлаад халуун шатсан давчуу ертөнц рүү зөөлөн шургууллаа. Тийм гэж хэлхийн аргагүй барив халуун орчин мөргөж авлаа. Таашаалтаа шатан хасгалсан гэдээ суглан гаргаад дахин гээв. Ингэхдээ арай хүчтэй болов. Түүнийхээ бэлхүүснээс барьж хүчтэй бүж байлаа. Тэр минь цээжээр бас төврөн өөдөөс замчин хөтлөн. Би хэсэг хөдөлгөөний оройд хахин зогож иглээ. Өрөөнд амьсгаад нь тажаадах 90 хүний хоолой хоршин чад бодгийн зогих чимээ хадлаа. Халуухан өтрээ хөдөлгөөн бүрд олон бариус өнгөсээр би бүхэлдээ түүнийхээ дотор орсон мэт. Царай минь чим болон бодорсон мэт бүх биеэрээ надлуу улам шахаж нь халдна. Харин миний эрэгтэй бүлэгт олон долом томорч толгой хэсэгтээ томьёо олон үрэх хуримтлуулжээ.
Би хөдөлгөөний улам ордоос гаж хүчтэй хэд болсны эцэстээ биес минь бүх юм гарч ашиглав болж байгаа. Толгой мансууран би тавирлаа. Үүнтэй зэрэгцээ их нарийн минь орчлонгоос тасарч ордуу хатан хэд номоснаа даруй тавьширлаа. Ихэс төрсөн биеэрээ бисээ тэврэн хэсэг итлээ. Хөөм минь аав ээжигээ ойлгосноо гэмээр бат бүх их чинь нөрсөн. Юунэшний плейбой суугаар гарахаа сайхан хүүхнүүдийн цуваар үлчилсээр. Харин би эхнэрийнхээ ертөнцөд дахин зочлохоор давталаа. За ингээд энэ хүүхэлэг маань дуусч байна. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайк, сабатарч дэмжгээ мартаваа guys. Зөвхөн насан туршид зориулсан бүтээгдэхүүн борлуулдаг ад болоод цэг юм байна. Та өөртөө шинэлэг мэдрэмж, шин зүйлийг сонирхож байвал энэ сайтаар зочлоод үзээрэй.